манай театрын туслах найруулагч инхтөр бол ажиллаж байна. 2015 онд бол анх удаа Усын театр дээрээс шилхүнжиг бүжгүнжиг тоглогдсон байгаа. Ингээд одоо 15-аас хойш 6 жилийн дараа дахин одоо 2 дахь удаа бөгөөд шилхүнжиг бүжгүнжиг бол инх төрийн бүрэн хэмжээний одоо бүжгүнжиг тоглогдож байна. Ерөн бол цөмөөхөө Монголын бол одоо уран бүтээлчдийн хэлжтэй заншсаар бол цөмөөхөө бүжгүнжигдэг. Өмнөдөө бол Оросын алдарт хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн шилхүнжиг гэж бүжгүнжиг байгаа. Энэ бол энэ бүжгүнжигээр дамжуулан хүүхэд багчуудад үлгэрийн одоо баатруудаар дамжуулан тийм ээ. Одоо тэр одоо яг болох гэж байгаа энэ шинэ жилдээ холбогдлолтой дурсамж тийм мөн энийг тэр бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлсэн агуулмжийг бол гаргасан бүжгүнжиг байдаг. Энэ бүжгүнжиг нь өөрөө яах аргагүй мэрэгжлийн урлагт Эрдэнэ орнуудын театруудад бол байх ёстой одоо бүжгүнжигээд нэг гэж бас тэгвэл боддог. Энэгээр энэ бүжгүнжигээр дамжуулаад тухайн уран бүтээлчдийг бас чадахжуулах мөн ирж үзэж байгаа хүүхэд багчуудыг одоо мэрэгжлийн одоо сонгодог урлагт одоо тэг хайртай болгох, дуртай болгох тэг ийм зорилго. За ерөн бол энэ бүжгүнжигтэй мэдээж тодорхой үлгэрийн баатрууд амьдсан тэг одоо бүжигчдийн одоо ур чадрыг халгасан одоо уран бүтээл байхаас гадна хүүхэд багчуудаас хүүхэд багчууд өөртөө оролцсон бас юм онцлогтой. Мэдээж энэ хүүхэд багчуудаа бол насан туршийн боловсрол хүүхдийн хөгжлийн төвийн одоо сонгодог бүжгийн дугуйлгын сурагчид бол оролцож байгаа. Мөн одоо манай театраас мэрэгжлийн уран бүтээлчид бүжигчид нийлээд бол нэг 40 гаруй одоо тий бүжигчид одоо хүүхдүүдтэй нийл бүжигчид хэлээ да 40 гаруй бүжигчид бол оролцсон. Одоо энэ бүжгүнжиг бол тоглогдож байна. Яг хэрэг Монгол Улсын засгийн газар мөн соёлын яамнаас хэрэгжүүлж байгаа сонгодог урлаг 3 үндэсний хөтөлбөрт бол байдаг. Тэртэй холбогдуулан бас бид бүгд сонгодог урлагийг хөгжүүлэх, олон нийтэд бас түгээн дэлгэрүүлэх бас үүрэг чиглэлтэй. Тэр үүднээсээ ч одоо энэ сонгодог урлагийн энэ чиглэлээр бол өнөөдөр ингээд шилхүнжиг бүжгүнжигийн бэлтгэл явж байна. 12 сарын 29-нд бас тоглогдох гэж байна. Мөн адилхан одоо энэ сонгодог урлаг 3 үндэсний хөтөлбөртэй холбогдуулна. Ирэх жил буюу 2022 онд мөн одоо учиртай 3 толгой дүүр маань театр дээр тоглогдох гэж байна. Мөн учиртай 3 толгойтой одоо уялдуулна. Мөн сонгодог уран бүтээл болох үүлийн 3 толгой хэмэх бүжгүнжигийг бас одоо тоглохоор бас уран сахны зөвлөл шийдвэр гаргацсан. Ирэх жилийнхээ бас хөтөлбөрийн төлөвлөгөөнд бас оруулсан ингээд ажил бол ингээд эхлээд явж байна.